За өнгөрсөн 2 сар дэлхийн эдийн засгийн форум дээр бол бас 3 том юм шилжилт хүн төрөлхтний өмнө том сорилт болох юм байна гэдгийг зарласан. Нэгд нь энэ хүний нөөцийн шилжилт, за технологийн шилжилт, гэрийн шилжилт буюу ногоон шилжилтийн одоо юм том шилжилтүүд улс орон бүхэнд сорилт болох нэ гэж. Тэгэхээр манай улс ч гэсэн үндсэндээ энэ 3 сорилт бол гуруула том сорилт болж ирж байгаа. Энийг бид нэр одоо энэ сорилтыг даван туулах бас бодлого хэрэгтэй байгаа. Тэр ч тусмаа манайх шиг одоо хөдөлмөрлөх ажиллах хүчний одоо хомсдолд орсон улсуудын хувьд бол одоо энэ хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт буюу хөдөлмөрийн зах зээл дэх одоо ур чадварын эрэлт нийлүүлэлтийг одоо хангах юм зөв бодлого хийх ёстой гэж харж байгаа. Энэ хүрээнд одоо Наранбаяр сайд дээр бас ерөнхий сайдын зүгээс яг энэ хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэнд суурилсан их хөгжлийн платформыг боловсруулах бас ийм чиглэлүүдийг өгсөн байгаа. За энэ хүрээнд бол хоёрын амны бас хамтарсан ажлын хэсгүүд гарч микрофон яач вэ? Хамглан сайд. Микрофоны нэмж үгүй. За тэгэхдээ бид нар ер нь өнөөдөр үүсчээд байгаа нөхцөл байдлыг их сайн ойлгомоор байгаа маа. Одоо хизээнээс ер нь Монгол улс одоо ингээд энэ хөдөлмөрийн зах зээлийн хомсдолд орч буй ажил хүчний хомсдолд орч ирэх 200 мянган залуучууд гадагшаа гараад 130 мянган залуучууд гадаад ажиллаад 67 мянган залуучууд ингээд гадаад орнд суралцахаар бид нар хөдөлмөрх одоо энэ ажил хүчний хомсдолд орчлоо гэж бас тийм гинэ ойлгож болохгүй юм байлээ ганц зэрэг гişүн. Энэ бол 90-с 2005 оны хооронд буюу нийт 15 жилийн хугацаанд Монгол улсад бол бага төрөлтийн үе гэж одоо ийм үе байсан. Энэ бага төрөлтийн үеэс шалтгаалж одоо бид нар жил бүхэн 20-с 30 мянган өнөөдөр энэ хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хэвээр залуучуудынхаа одоо алдагдсан боломж гэж хэлдэг. Энэ боломжийг алдсан учраас өнөөдөр Монгол улсын одоо хөдөлмөрийн зах зээл дээр 500 мянган хүний одоо ажиллах хэвээр байсан энэ залуучуудын одоо согтуудж байгаа нэг ийм асуудлуудаас бодолж манай хөдөлмөрийн зах зээл дээр бодиттой юм хомсдол үүсэж байна. Манай хөдөлмөрийн зах зээл чи өөр их бага штэ. 1.2 сая хүний тогтоомж одоо байгаа зах зээл тийм ээ. Тийм учраас энэ бид нар бодлогоо их зөв. За ганц зэрэг гişүн нэмж тодруулъя.